Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ оныхаа хамгийн анхны бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа би та бүхэндээ Snow White dress хэрхэн хийх талаар үзүүлнэ. Гэхдээ бүтэн dress хийхгүй зөвхөн make болон yoga хийж үзүүлнэ. За бидэнд хэрэг болох зүйл мэдээч эерэг метр бас хайж шохой зүү хэрэг болно. Ойролцоогоор дээгүүрээ хийх макинд маань нэг метр квадрат орчим дагуу хэрэг болно. Харин нар хэлбэрийн юбг хийх учраас та өөрийнхөө юбгийг хэр урт хийхээс шалтгаалаад нэг метр 50 өргөнтэй даавнаас нэг 2-3 метр шаардлагатай. За тэгээ гадуур нь болохоор тийм тор хийж өгсөн байгаа. Тийм бол илүү тийм дэрэгэр харагдуулна. За тэгээд эрзэн хэрэгтэй эдгээрийг бэлдсэн байх шаардлагатай. Даавууга 2 нуглаад нийтдээ 4 давхар болгоно гэсэн үг. Тэгээд даавны маань нэг өмцөг нь битүү байгаа. Тэр хэсгээсээ та үзүүрээс нь бэлхүүснийхаа хэмжээг 628-д хуваасан хэмжээгээрээ хэмжиж хагас дугуй хэлбэрээр зурж өгнө. Энэ маань бидний бэлхүүсний байрлах хэсэг байгаа. Тэгээд зурсан энэ бэлхүүсний хэмжээнээсээ их аваад доошоо та юбгийг хэр урт байлгахаас шалтгаалаад юбгийнхаа уртыг нь та хэмжээд мөн адил дугуй хэлбэрээр зураад хайчилж өгнө. За ингээд ерөнхийдөө юбг маань ийм амархан ингээд бүтэн ямар ч тийм залгай байхгүй яг ийм бүв бүрэнхий нар шиг хэлбэртэй тийм юбг маань бэлэн болно. За үүнийхээ дараа би ойролцоогоор метр 50 өргөнтэй 3 метр тор авсан. Үүнийг бас муу адил 4 тэнцүү хуваахгүйгээр юбгэнд маань хэр их хэмжээгээр орохыг мэдэхгүй байсан учраас тор маань нөгөө хөвхлээд хунигдаад дараа нь юбгний маань бэлхүүсний тойрогт ингээд залгагдах учраас тороо 3 метр тороо яг метр 50 өргөнийхэн дагуу 4 давхарлаж нуглаад урт богино хэмжээгээр 2 давхархыг тасалж авсан байгаа. За ингээд 2 давхар яг тэнцүү биш дотор тал нь нуурт гадна тал нь тийм богинохон өргөнтэй 2 даавууга 2 тороо давхарлаад оёлын машиныхаа хамгийн холын алхам буюу юус тэгээд хол ойдог зайн дээр нь тавиад хунаас үүсгэж ойж өгсөн байгаа.
За даавууга бүгдийг ингээд дуустал хунж өгөөд тэгээд юбгийнхаа бүслэгийн тойргийн хэмжээтэй ингэж тааруулан зүүдэж өгөөд хэрвээ илүү гарах юм бол тэрийг нь хайшлаад өгнө. Өөрийн бэлхүүсний хэмжээтэй эрзэнийг бэлдээд түүнийгээ 4 тэнцүү хувааж зүүднэ. Үүнийхээ дараа 4 тэнцүү хувааж зүүдсэн юбгэн дээрээ бас тааруулан яг үзүүрүүдийг нь зүүдэж өгнө. За яг бэлхүүсний хэмжээтэй тийм эрзэний юбгтайгаа залгаж байхад нэлээд хүндрэлтэй байсан. Яг ингээд татаад ингээд оёх гэхээр оёдлын машин маань наашаа татагдаа хөдлөөд хэрвээ тань суурин оёдлын машин байвал иймэрхүү асуудал гарахгүй бах. Ширээн дээрээс оёдлын машин маань ингээд эрзэнээ татаад юбгэндээ тааруулаад оёх гингүүд урдаас татагдаад жоохон төвөгтэй идэм билээ.
За Юбгээ эрдэнэтэй холбоод ерөнхий Юбг маань бэлэн болж байна. Гэхдээ Юбгний маань нөгөө материал нь яг дотор талын материал нь торгон атлас байсан учраас торгон атласын нөгөө нэг аягүй их сэмэрдэг. Тэгээ сэмрэлтийг нь ингээд ямар нэгэн аргыг зогсоох хэрэгтэй. Тэгээ хэрэгсний машин байхгүй учраас би ингээд сэмрэлтийг нь зогсоох гээд ингээд нуглаад ойсон чинь үзүүр нь хитрхи тийм бүдүүн. Тэгээд нэг юм наашаа чаашаа ингээ хониралтаад эвгүй болоод исэн учраас буцаж хандлаад би тэгээд үзүүр дээр нь тор оёхоор шийдсэн. Тэгээд тор оёхын тулд ойролцоогоор та Юбгийнхаа радиусыг олно гэсэн үг. Радиусын нь болоо та Юбгийнхаа гадна талын иргэмгийн хэр урттайг нь мэдэж авна. Тэгээд минийх ойролцоогоор 3 м байсан. 280 см байсан. Тэгээд 5 см-ийн өргөнтэй 280 см-ийн урт тийм тор хайчилж бэлдэж аваад тэгээ Юбгийнхаа ирмэгтэй 1 см-ийн ойдлын 1 см-ийн зай аваад оёод тэгээ түүнийгээ сэмэрхээс хамгаалж эргүүлж ойсон байгаа. Бичлэгнээс илүү тодорхой сайн хараад аваарай.
За UP би хийж дуусны дараагаас нь маргааш өглөөс нь яг Mac Deadly Mac-ийг хийж эхэлсэн. Тэгээд Mac маань нэг материал нь тийм шууд өмсөө тайлахад амар тийм сундаг нэхмэл материал байсан учраас ямар нэгэн цахилгаан товч хийх шаардлагагүйгээр тийм зориулттай хийсэн. Харин Mac хийхдээ би өөрөө групп дээр минь байгаа нэг хурмын даашинзны яг Deadly хэсгийн эсгүүрээр хийсэн байгаа. Гэхдээ би мөрийг нь тийм өргөн хийгээгүй. Яг нарийн мөртөө Mac шиг хийсэн байгаа. Та бүхэн энэ эсгүүрийг авахыг хүсэж байвал би өөрөө Facebook-ийн би өөрөө гэдэг группийг хайж олоод хүсэлт илгээгээд тэгээд дотроос нь ороод өнгөө татаад аваарай. Mac-ны маань материал нь яг ингээд хайчлангууд яг хайчилсан ирмэг нь ингээд наашаа цаашаа ингээд хуйлраад идэг. Тэгээд бас нингэн байсан учраас би Mac-ныхаа хэсгийг хоёр давхарлаж эсгсэн байгаа. За Mac тус бүрд нь ингээд дөрвөн бүрдэл хэсгийг нь залгаж ойсныхаа дараагаар Mac-ныхаа мөрийг хийсэн. Mac-ны мөрийг хийхэд бас ингээд нарийнхаа тийм мөр хайчлагаар ингээд хийхэд ингээд ойход амар хүндрэлтэй. Тэгэхээр та заавал Mac-аа ойчоод ойсныхаа ойдлынхаа дараа дандаа эндүүдлэг хийж яваарай. Даун дээрээ зөв хатгаж байгаа тэр завсраараа Mac-ныхаа мөрийг ингээд хэлбэрт орон эндүүдээд тэгээ дараа нь ойх юм бол илийг цэвэрхэн болд юм байдлаа шүү.
хоёр мөрөө бэлдснийхаа дараагаар мака хооронд нь нийлүүлж оёхдоо эхлээд яг дээдлийн ингэр хэсгийг нь ойсон. Ингэхдээ бас ард урталт нь макныхаа мөрийг зүүдэж өгж байгаад ойно. Яагаад гэхээр яг тийм эсгэж багсгаж тааруулдаг тийм зүйл хийхгүйгээр шууд ингээд яг л нөгөө нарийн мөртэй маг шиг бидэд харуулад хийсэн учраас урталтан тогтоосон бол арталтан тогтоохоо мартаж болохгүй шүү. Түрүүн хэлсэнчлэн макны материал тийм нингэн тэгээд үзүүрүүд нь ингээл наашаа чаашаа хуйлраад идэг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд ийм байсан учраас би дээдлийн хэсгийг нь ойж дуусчаад ойдлоосоо нэг 0.5 см-ийн зайтад диагоналаар ингээд сэтгэлгээ хийж өгсөн. Тэгээд буруу тийш нь харуулж эргүүлэхдээ дотор талд нь орох давхаргийг нь яг ойдлынхын ирэмгээр нэг 1 мм-ийн зайтай ойж өгсөн. Ингийн бол нөгөө нэг макны маань яг энэ дээд талын ирмэг маань ингээд бөөрө хилэгдэдэг тахгүй. Яг хэлбэрийн дагуу гарч өгдөг. Тэгээд цэвэрхэн болдог байгаа. За тэгээд макныхаа яг ийм миний мак маань ингээд яг ийм хавирганы яг доогуур бүслэгнээс нэг дээшээ нэг 2 см богинохон хийсэн. Урт хэрвээ та хийх юм бол мэдээч хэрэг эсгүүрээсээ доошоо ингээд ямархуу урт байхаар эдлэлийнхаа уртыг хэмжээд авчна. Надаа урт болохоор таалагдаагүй учраас би богинохныг хийвэл илүү тийм цэвэрхэн игдүүтэй харагдахаар байна гэж бодоод яг л нөгөө палажны чэйжийн богинохон байдаг шүү дээ. Тэрэн шиг хийж өгсөн байгаа. Тэнгүүд нэг асуудал нь доотлын ирэмгэн ингээд наашаа чаашаа хуйлраад тэгээд манжайтаг байхгүй байсан учраас өөрийнх нь материалаар ингээд давхарлаад ойхоор тийм дарваасан сонсон болоод исэн. Тийм учраас би бас тэрийг хандлаад дотор талынх нь хэсгийг нь 1 см-аар тотгошин жоохон хайчилж өгөөд тэгээд 2 ирмэг маань зөрж штэ тий. Тэнгүүд гадна талын ирмэг болно. Ирмэгийг нь нуглаад дотор талынх нь ирмэгийг ингээ барьж өөрөөр нь ингэж ойсон байгаа. Ингэсэн чинь илүү тийм
дарвааж дэрвийнх нь арай бага байсан. За ингээд ерөнхийдөө хувцас маань бэлэн боллоо. Миний бэлдсэн бичлэг тань таалагдсан бол лайк дарж, комент бичээрэй. Миний сувагт subscribe давж амжаагүй байгаа бол бас дараарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.